Улаанбаатар нисан гот дээр үлгий рүү нисэж байна. За манай хамт олныг хараарай. Яг зөв. Энэ яг одоо энийг хараа. Яг ийм. Одоо яг цас орцсон гэхдээ ийм байгаа тийм. Бүр яг ийм. За наа байж өчлөг. Энэ бол үнэхээр гоё. Би яг өвлийн нэг ийм юу харж ирсэн байхгүй юу? Рил харж ирсэн байхгүй юу? Горны алтай гэсэн. Энэ чинь яг одоо Анхаараарай, өнөөдөр тогтоогчдаа. тийм үү? Өнөөдөр компани хайнааны чиглэлээс ирэх юмар 816 дугаар аялал. Алтай тайгуу. Тийм үү? Хоёр цаг. Бараг 100 гаруй гэсэн баг. Тийм үү? Тийм шүү. Машинаас нэг программгийн тийм хоёр дахь юм. Тэр небус гэдэг юм. Тийм байна. Тэр үед нэг хүн 500 мянгаар ярьсан. Чи сая директ бичгээсэн шүү дээ. Буруу бичсэн. Заасан. Тэрнийг онд явахаар 500 мянгаар ярьсан. Бид сая эмэгтэй нэл рүү явж орж байна. Найзтай авсан. Ийш явж орсон манайх сая. Зам нь юу юм бэ? Зам Амар юм. Тэгэхээр тэгтээ Програм тэгээд явдаг. Тийм наа. Хүчтэй машинууд л явдаг юм тий. Одоо авто тавтай. Энийг харалтаа. Энийг харалтаа гинэ. Одоо энэ нь болохоор цөөн гол. Одоо бай зараа би. Харуулъя. Энэ нь болохоор авто таван бод. Гал. Наач. За ингээд бид хэдийн аялын тэмдэглэл эхэлж ин да ингээд. Манай хоёроо. Энэ солон гарч ирвэл бусны яг вэ? За ингээд явлаа. Үлээ. Алтан арах бууж ирж гин, ганаа агч бууж гин. За бид одоо онгоцондоо сууж гин. 11 сарын 4 өглөө 7:50 нисэж гин. Гадаа хүүтэн байна. За ахка. Ой. Ямар ээ? Ой наа. Ажиллагааны зааварчилгааг манай бүхэгийн ажилтнаар танилцуулгатал анхаарлаа хандуулснараа баярлалаа. Good morning, ladies and gentlemen. Captain Хатанбаатар and all of 2 1 4 Үлгийд гадарч байна. Яд энэ үлгийдтэй гоё дулаахан байна. Одоо бид нар үлгийний рүү орж байна. Онцны буудлаас үлгийд өгн 10 км-ийн зайтай гинэ. Тэлийн цэргийн 165 дугаар анги. Тэгээд 12:30. юу 12:30 энд хэд болж байгаа юм?
11:50 57. Яа би яг цаг хэрэг. Нэмэрсэн хүний царай. Зургтай штеп. Сайн нэлээ их цаган дээр хойлоо бодлоо. Түрүү 11:30-аас бол манай их сургалттай байсан. Тэгсэн чинь цагийнхаа зургийг мартаад цагаа харж ирсэн 12 өнгөрцөн байсан чинь. Одоо манай их сургалтаа 12 цагт эхлэнгээ алдсан. За бидний барилж байгаа буудлын үүдний хэсэг. Одоо цэргийн ангийн буудал шүү дээ. Энэ зураг мөр яасан ч гоё. Тэгэл гинэ. За ингээд энэ цэргийн анги дотор байгаа шүү гэхдээ манайхаа. Nice. Хотел гэдэг хөлийн цэргийн одоо ангийн заа ингээд энэ ямар уран хийсэн юм. Баяа тий. Тоотоо 5 ангийн. За өрөөний зохион байгуулалт ерөөхдөө нэг юм маш гоё. За сайн бацгаана уу. За бид хэд өнөөдөр үлгийг хүрэлцэн ирээд байж байна. За үлгийг хүрэлцэн ирээд 165 дугаар хөлийн цэргийн анги дээр байрлаад за тэгээд маргааш бид хэд Казахстан улсын Астана хот руу хөдлөн тэгээд тэндээс одоо явж байгаа аяллаа хөрхөн хүмжлэгүүдээ бас тав ингээ хүргэнэ. Бид хэд бол тэмцээн Астана хотод самбхийн одоо дэлхийн аврагт оролцох гээд ингээд ихний баг нь бид хэд 4 хүний бүрэлдэхүүнтэй хөдлөөд байна. За энэ сонирн байгаа шүү. Анаа брак хүлээж чахгүй юм аа эрэгтэй нээдэр. Хайсна. Нэрэж. Анаа аргас юм ба. Бид одоо үлгийн супермаркетаар явж байна. Энэ араа зам тийд гээд боогоо юм. Тэгтээ таслах байгаа, хям байгаа, цай байгаа. Авж байна. Сумьях. Замаасаа Бостгоо өдөрлөө. Одоо алтнаараа хада хаач. Бам. дандаа жингэртэй шүү дээ. Ганаа. Нет. Намайг тайвыг хөвтөлөхгүй. Би бол тайвыг хөвтмөр. За өөр болцсон уу? Бичлэг байж байгаа. Надад бол идэв янз бүр юм. Энэ юу шиг багаас карикатик дээр энэ гоо сайхны цаг гинэ. Ганагч маск тавьчих. Төрөнд энэ алтнаар ах маск дээр. Яас хотлоо шааслаа. Бид өрөөрөө гагаад онгоцох юм байна. Одоо нэг 100 бараг 20 мянган хүн амттай хөө байв. Үлгэй юу? Аймагтаас хамгийн том хүн амттай. Өндөр байна. За ингээд бид хэд Үлгийн аймагаас гараад явлаа. Үчигээ барьдаг шүү дээ манай чи. Аймгийн төврөд 10,000 гараа барьдаг шүү дээ. Хөдөлмөрч юм байна л да тий. Хөдөлмөрч гэдэг чинь. Хөдөлгөөд одоо юу ч байхгүй шүү дээ. Одоо хэдийн сургууль одоо төсвийн нэггүй байх. Анц хоёр юм хийсэн шүү юу ч байхгүй. Ногооноор эргэлдээд айгүй гоё байсан шүү дээ. Өвөл бол гоё л гэдэг юм байна. Шинж нэг асуудал гарсан. Буул нь хідээ гарсан бидэд. Нөө бидтэй зүгээр биш юм маань. Танд хэлээ. Нэг өдрөө. Тэгээд хүлээсэн. Манайхан хогоо энэ бидэд ингэ хүлээж.
Цаашна хоол эргүүлж явж байгаа одоо ирч. Тэгсэн бид гурав машинда энэ хүн ганцаараа хоол эргүүлж байгаа л. За нөгөө өрөө дуудаад ирэх үү та?